1936 онд Японыг дөргиосон хүн болгоны чихэнд хүрсэн гэмт хэргийн талаар ярих гэж байна. Абе Сада гэх эмэгтэй хайрц залуугийнхаа буюу хүний нөхрийн аминд онцгийгээр хүрсэн. Энэ хэрэг яагаад тэгж их олон нийтэд хүрсэн хүн болгон энэ хэргийн тухай мэддэг болсон бэ гэхээр Абе Сада нь хайрт хүнийхээ амийг игүтгэжээд түүний бэлэг эрхтнийг тастаад сонинд ороогоод гадуур бариад явж байсан байна. Үүний дараа цагдаад баригдах үедээ тоогчгүй инээгээд явж байсан. Абе Сада түүний амьдралын түүх болон гэмт хэрэг хийх болсон шалтгааныг өнөөдөр та бүхэнд ярьж өгье. За ингээд Абе Сада гэх нэмэгтэй нь 1905 онд Японы Токио хотод 6 хүүхэдтэй айлын отгоо охин болж төрсэн байна. За тухайн үед түүний ээж аав нь 40 орчим насны залуучууд байсан. Гэвч харамсалтай байхад 3 ах эгч нь өнгөрч өөд болсон байна. Абе Сада нь жоохон байсан болохоор ах эгчигийн өнгөрхийг төдийлөн мэдээгүй гэж хэлэхэд болно. Айлын бага охин болж төрсөн. За дээрээс нь эцэг эхийн санхүүгийн хувьд нэлээд боломжийн айл байсан учраас Абе Сада нь дутагдах гачигдах зүйлгүй эрх танхил өссөн нэгэн байв. Бусад айлын хүүхдүүдтэй харьцуулахад байнгын шинэ кимоно өмсч хичээл сургуультай явдаг, секц дууланд хамрагддаг, сургуулийн боловсрал гэхээсээ илүүтэй дуу бүжиг, хөгжим, урлаг зэрэгт илүү түлхүү хичээлдэг байсан бөгөөд тэрнээсээ болж сургуулаа таслах тохиолдол нэлээд их гардаг байсан байна. Ингээд дуу бүжигтээ сайн үзэсгэлэнтэй нэгэн болсоор байв. Гэвч түүний амьдралыг өөрчилсөн нэгэн харанхуй өдөр болсон байна. За тэр нь болохоор түүнийг 14 настай өдөр болсон. 14 настай байхдаа найзындаа тоглох гэж очсон бөгөөд тэнд олон хүүхдүүд цугласан байсан байна. Их сургуулийн оюутан залуу байсан нэг залуутай танилцж нэлээд яриа хөөрөө өрнүүлж хэсэг байсан ч харамсалтай нь Абе Сада нь тэр залууд 14 наснда хүчндүүлсэн. Ингээд түүний амьдралд арилахааргүй том хар толб үүссэн. Ингээд тэр хэргийн дараа гэртээ хараад болсон явдлыг бүгдийг ээждээ хэлсэн бөгөөд ээжтэйгээ хамт нөгөө залуугийн гэрлөө очиж шууд уулзахаар шийдсэн. Эцэг ихтэй нь уулзаж цагдаа сэргүүлэхэд өгөхөр шийдсэн байна. Гэвч нөгөө залуу аль хэдийн зогцсон байсан бөгөөд түүний дараа цагдаад мэдүүлэг өгсөн ч гэсэн хэрэг шийдэгдэг өнгөрсөн байна. 1920-д онд болохоор ч тэр иймэрхүү хэргийг ач холбогдол өгөлгүйгээр дуусгасан байна. Энэ явдлаас болж маш их сэтгэл санаагаар унаж, дарамтанд орж хүнтэй гэрлэж чадахгүй гэсэн айцтай болсон. Эрэгтэй хүн намайг тоохгүй, би хүний эхнэр болж чадахгүй гэсэн сэтгэлийн шаналлт унсан байна. Үүнээс хойш сургуультаач сонирхолгүй болж, хичээлээ таслаж, муу хүмүүстэй нийлж буруу зам руу орж эхэлсэн байна. Гэрээсээ их хэмжээний мөнгө буюу Монгол мөнгөөр 15-аас 20 сая төгрөг хулгайлж Токиогийн Асакусад өдөр бүр шоуддаг болсон. Ямар ч зориггүй нэгэн болж нийлдэг хүмүүсээ дайлж цайлж өдөр болгон уушийн газар өнждөг болсон байна. Ингээд сургуультай явахгүй хичээлээ үргэлж тасалдаг түүнийг 15 наснд нь сургуулаас нь харамсалтайгаар хөөсөн. Түүний энэ шоу зингийн ууж идж байгаа байдлыг харсан аав ах хоёр нь хагартлаа урлаж Абе Садаг гэрийн хорионд оруулсан. Түүнийг 1 жил орчим гэрийн хорионд байлгасан ч тэдэнд ямар ч нэмэр болоогүй. Ямар нэгэн боломж гарах юм бол гэрээсээ зүхтаад хэд хоногоорч хамаагүй алга болчихдог байсан байна л да. Энд тэнд очиж эрэгтэй хүмүүстэй зугаацаж байгааг мэдсэн түүний аав чи тийм л их зугаацсан гэл эр хүнд дуртай юм бол гейшагийн газар буюу биеийн үнэлдэг газарт ажиллаад түүнийг биеийн үнэлдэг газар зарсан байна. За ингээд түүнийг яагаад аав нь ийм шийдвэрт хүрсэн бэ гэхээр түүнийг ийм ажил хийгээд хүнд хэцүүг нь ойлгоод зугаа цэнгэлээс зүхтаад энгийн амьдралд илүү их өөрийгөө байлгая гэж бодоод гэртээ эргээд буцаад ирэх болов гэж аав нь горьцсон доо. Тийм шийдвэрт хүрээд аргаа орсон гэх юм уу? Аргаа орсон үний л сонголт болсон юм шиг байна. Тэгээд ийм шийдвэрт хүрсэн. Харин охин нь аавыгаа ийм шийдвэрт гаргасанд итгэж чадахгүй маш их уурлаж
аавыгаа үзэн ядаж эхэлсэн баг. За ингээд биеийн үнэлэх газарт зарагдсан түүний зарагдсан үе нь түүний 20 настай байхад болсон үйл явдал болсон баг. Түүнээс хойш Японы өнцөг булан бүрт янз янзын газарт ажиллаж ингэж явсаар түүнийг 28 таа байхад нь ээж нь өнгөрч 29 таа байхад нь аав нь үүдүүлж Абе Сада нь энэ ажлаа ч гэсэн ерөөхдөө болиё гэж шийдсэн баг. Өөр ажил хайж эхэлсэн бөгөөд өмнө нь биеийн үнэлдэг нэр хүндгүй ажил хийж байсан. Дээрээс нь дунд сургуулиасаа хөөгдөж сургууль савилж төгсөөг нэгэн байсан учраас түүнийг ямар ч ажил тоож авсангүй. Тэр үед түүний танил эрэгтэй Омия гэдэг нэртэй залуу ажил зуучлж өгсөн баг. За Токиогийн загасны хоолны газарт зөөгчөр ажилд авсан гэх юм уу. За Омия түүний яриаг сонсож, түүнтэй ярилцаж, түүнийг ойлгож, маш их ганцаарддаг байдлыг ойлгож ярилцдаг нэгэн байсан бөгөөд Абе Сада нь Омияд сэтгэл алдарч түүнтэй ерөөхдөө ирээдүйдээ гэрлэнэ гэсэн бодолтой болсон байгаа. За гэтэл ажилд орсон газрынхаа эзэн буюу Ишида гэх эхнэр 2 хүүхэдтэй залуутай Абе Сада нь явуулдаж эхэлсэн. Түүнийг мэдэхгүй Ишидагийн эхнэр нь Абедээ нэлээд дотн найзалж, дотны юмаа ярьж, нөхрөө түүнд байнга муулж, гэрийнхээ асуудалтай янз янзын тийм хэрүүл маргааныг байнга Абед ярьдаг байсан байна. Ингэж явсаар тэр хоёрын завхаарл нэгэн тийшлэгдэж баригдаж ил болсноор Ишида нь эхнэрээсээ хэсэг хугацаанд хол амьдрахаар болсон. Абе Садат хамтдаа хэсэг хугацаанд цуг амьдрахаар болж эхэлсэн бөгөөд Ишида нь хөнгөн хүүхэмсэг тийм явдалтай залуу байсан болохоор Абе нь өөрийг нь хуурж өөр хүүхэнтэй явуулдахгүй, араар минь тавихгүй гэж тэгж нэг удаа түүний хоолойд нь хутаг тулгаж хүртэл анхааруулсан байгаа. Чи надаас өөр хүнтэй явуулдахгүй, чи надаас явахгүй шүү гэж тэгж хүртэл анхааруулж дарамтлсан байна. Харин Ишида нь энэ үед инээгээд өнгөрсөн бөгөөд түүнийг ингэж дарамтлж өдөж байгаа түүнд айгүй тийм таалагдчихсэн. Нэгэн удаа бас муудалцах үедээ Абе нь Ишидагийн хоолойг багалзуурдаж тэгж боосон байна. Харин энэ нь Ишидад маш их тийм таалагдсан байгаа юм л да. Өөрийг нь ингэж өвтгөж багалзуурдаж боож байгаа нь маш их тийм таалагдсан. Тэгээд түүний дараа өөрөө уяа авчирч ирээд миний хоолойг энэ уяагаар чи ингээ боо энэ төр гэж хэлдэг байсан байна. Тийм ганц сонирхолтой нэгэн байсан байна. Нэг өдөр Ишида нь эхнэрлүүгээ буцахтлаар ингээд Абед ярьсан байгаа юм л да. Тэнгүүт Абе нь маш их сандраатай эхнэр дээрээ очиод над дээр буцаж ирэхгүй би ингээ ганцаар үлдэх нь гэсэн тийм амар айцтай болсон. Тэгээ Абе нь өөрөө Ишидад тийм бас айгүй маш их дассан байсан. Тэгээд тэр хоёр тэгж маргалдаад муудалцаад унтсан байгаа. Тэгээд шөнийн 2 цагт Абе Сада босч ирээд уяагаар Ишидагийн хоолойг нь боогод боосоор агаад амийг нь санаатай хүнөөсөн байна. Ингээд амийг нь хүнөөсчхөөд зогсохгүй түүний бэлэг эрхтнийг тасдаж аваад сонинд боогод цүнхэлсэн. Дараа нь хутгаар гарн дээр нь өөрийнхөө нэрийг сийлсэн байна. Абе Сада гэж. Тэгээд гарсан цусаар нь тэр амьдарч байсан өрөөнийхөө хан хүнжил гуцсан дээрээ Абе Сада болон Ишида үргэлж хамт энтергээд цусаар баахан бичсэн байна. Тэгж жагаад өглөө болонгот нь өглөө 8 цагт амьдарч байсан байрнаас гараад явсан. Гараад явахдаа доор байдаг харуулд хэлэхдээ Ишида нь би энэ тавгүй байгаа болохоор түүнийг битээс ирээгээрээ би удахгүй ирнэ гэд гараад явсан байна. Тэгж гарсныхаа дараа кино театрт орж кино үзээд дэлгүүрхсээд уушин газар орж 2-3 лааз пив уугаад тэгээд өөр буудлаар орж өөр хүний нэр дээр ашиглан
одоо буудалд буусан байна. Энэ хооронд цагдаагийнхан Ишидаг аль хэдийн өнгөрснийг олж тогтоогоод эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. Абесадаг гэмт хэрэгтнэр одоо шижиглж түүнийг одоо явсан газар болгоныг олж тогтоо буудалсан буудлыг нь илрүүлээд өрөөнүүдээр нь ингээд хайж авахт нь Абесада өөрөө гарч ирээд та нарын хайж байгаа хүн чинь би байна гэд өөрийгөө хэлчихсэн байна. Ингээд түүний шүүх хурал болж Абесада нь хүний амьд хүрсэн хэрэгээр 31 наснда 6 жилийн хорих ял авсан. Тэгээд шоронд 5 жил гарan суугаад шоронгоос суллагдсан байна. Шоронгоос суллагдсныхаа дараа тэрээр цоо шинээр шинэ амьдрал эхлүүлэхийг хүссэн бөгөөд өөрийнхөө Абесада гэдэг нэрээ хүртэл солиод шал өөр нэрээр амьдарч эхэлсэн бөгөөд өөр нэг залуутай танилцж гэр бүл болж одоо гэрлээд хамтдаа амьдарч эхэлсэн байна. Тухайн үед дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн байсан бөгөөд нийгмийг шуугуулсан Абесадагийн тэр гэмт хэргийг олон нийт одоо мартаад байсан. Хэсэг хугацаанд өөр нэрээр энгийн тайван амьдралаар амьдарч байсан боловч тэр нь удаан үргэлжлэв. Тухайн үед Абесадагийн хийсэн гэмт хэргийн талаар нэг залуу ном гаргасан байна. Абесадагийн хийсэн гэмт хэрэг болон түүний амьдрал сэдвээр ном гаргасан бөгөөд тэр номон дээрх одоо ихэнх бичсэн юм нь бодиттой байгаагүй байсан байна. Үүнийг Абесада нь мэдээд тэр залууг одоо шүүхэд өгж одоо заргалцсан байгаа юм л та. Харамсалтай нь одоо энэ шүүхэд өгсөн үйл явдал шүүх хурал болж явах үйл явцад одоо сонин сэтгүүл папараццийнханд одоо өртөөс маш их тийм сонин сэтгүүлдэр гарч эхэлсэн байна. Нэрээ солиод шал одоо өөр нэрээр амьдарч байсан Абег одоо жинхэнэ нэрийг нь ил болгосон байгаа юм л та. Түүнтэй гэрэлсэн залуу Абег олон нийтийг одоо шуугуулж исэн те гэмт хэрэг хийж исэн гэмт хэрэгтэн гэдгийг нь олж мэдсэн. Абег Абесадаг шүүх хуралд орчход гэртээ ирэхэд нь нөхөр нь бүх юм аваад түүнийг орхиод явсан байсан. Үүнээс хойш тэр өөрийн жинхэнэ нэр болох Абесадаг гэдэг нэрээрээ цаашдаа амьдрахаар болж үргэлж одоо ганц бие амьдрал үргэлжилсэн байна. Энэ явдлаас хойш хэд хэдэн удаа өөрөө бизнес хийх гэж үзсэн, хоолны газар байгуулж үзсэн, уушийн газар байгуулж үзсэн. Тэр болгон амжилттай яваагүй бөгөөд нэх удалгүйгээр дампуураад байсан байна л да. Хамгийн сүүлд 1955 онд Чибагийн нэг буудалд 6 сар орчим ажиллаж байгаад тэгээд хэсэг хугацаанд би амарчаад ирийгээд тэрнээсээ хойш ор сургаггүй алга болсон байна. Тэрнээс хойш түүний биеийн ч олдоогүй, өөрөө ч гарч ирээгүй, хизээ өнгөрсөн гэдэг нь ерөөсөө тогтоогүй байна л да. 1930-аад онд Япон улсыг дөргиосон энэ гэмт хэргийн талаар зөндөө олон сонин сэтгүүл, зөндөө олон номон дээр гарч байсан. Дээрээс нь кинон дэр хүртэл энээс сэтвэлж кино хийсэн байт юм байна. Абесада гэх энэ эмэгтэй 14 наснда одоо хүнд хүчрхийлүүлээд тэрнээс хойш түүний амьдрал оронгороо өөрчлөгдөж сүрсэн гэхэд болно. За энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Та бүхэн маань санал сэтгэлдээ хуваалцаарай.